Тэгээ энэ гэрээ байгуулж орсон юм чинь гэрээгээ дүгнжээж бас гарах хэрэгтэй гэж би бодож байгаа. Зүгээр гараа ихэхээр онгоо гараа авч болохгүй шүү дээ. Тэгээ энэ мэдээж гэрээний дүгнэлтийг бол арчс номын бүлэг хийгээд гэрээний биелэлт 30% байна, хангалтгүй ажиллаж байна гэж 6 сарын өмнө дүгнэсэн. Тэгээ тэр дүгнэлтийг их хурлаар хэлсэн. Тэгтээ бол засаг нь сайн ажиллаж байна. Одоо ламбаа сайдын ярьжлын болсон л да. Тэгээ би одоо сайд болон дэд сайдуудыг энэ өмнө гараа зогсоотгож гэж хүсэх гэсэн микрофоны хажууд. Энэ гэрээн дотор байгаа өөрт чи хамаатай юмыг асууя. Дэд сайдуудаа бас мартаад байна шүү дээ бид нар. Энэ дотроос би зүгээр л товчхон асуулт асууя. Сайд нар гараад тэр микрофоны өмнө зогсоодохдоо асуулт асуусан сайд нь микрофон дээр очиад 6 дэд сайд байгаа шүү дээ. 6 дэд сайд. Сайд нар дэд сайд нар гэлээс энэ гол гэж юм асуух гэж товчхон. Одоо чи асуу. Ламба сайд гарлаа. Энэ гол гэж юм асуу сайд нараас. Асуулт нь хариул. Өшөө юм байна дэд сайд нараас. Манай хэд чи бүгдээрээ ингэ зогсож. Наашаага ингэ зогсчих тийм үү? Жогоо наашаа зогсчих. Сайдраа энд ийш хойш энэ дээр ийшээ зогсчих жогоо оод манайх бас харгалтай. Ийм сайднэр байсан гэж алгадаач болохгүй шүү. Тэ хариултанд харин өдөрж болохгүй шүү. Хамтран ажиллах гэрээний нэгдүгээр зүйл энэ дотор 100% биелсэн залт байна л да. Сайднараа 60-40-оор нь хувааж авна, байнгын ороогоо хувааж авна. Тим залтууд бол байгаа. Би тэгтээ одоо билээгүй залтаас нь асууя. Жил болгон 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн нэмхүү сайдаа, дэд сайдаа. Яг өнөөдөр хэд болсон байгаа та хариул та. Би энэ зүгээр нэгээс нь явж байна. Тэр микрофон байна. Тэр за нэмхүү сайд очиж микрофонд хариулж. Одоо бол 6-3-18 бараг 6-4-240 мянга болох ёстой шүү дээ. Энэ гэрээ байгуулаад 4 дахь жилд дуусгах гэж байна л да. Хэдийг бий болгоцсон бэ? Жил болгон 60 мянган ажлын байр бий болгоно гэсэн байна. Болгож эхлэн гээгүй байна, болгоно гэсэн байна. Хичнээн ажлын байр бий болсныг улсын хурал дээр ерөнхий сайд өөрөө хөдөлмөр эрхтний дэмжигчдийнхээ ажлыг дүгнэхдээ зарлчихсан. 72 мянган ажлын байр гэдэг. 600 энэ бол 60 мянгаыг 4-өөр үржүүлэхээр 240 мянга шүү. 2011 оны ажлын байрны дүн 72 мянга тий. За энэ бол билег юм биш. Нийтдээ өмнөх жилүүдийнх нь ажлын байрууд бол тухайн үед зарлалаа явж байсан. Нийтдээ бол 200 орчим мянган ажлын байр бий болсон байдаг. Энэ 3 жил. За 200 бий болсон бол ядуур ийм биш байх ёстой л да. Дараагийн асуулт өөртөө ч холбоотой юм. Өрхийн сарын дундаж орлого сая төгрөг. Баяр цог сайтай. Тэгээд тодорхой асуултанд хариулж. Тийм маш тодорхой. Би энэ хол гишүүний ингэж асууж байгаа дээр бол шууд ийм хариулт өгөхөд бол утгагүй болно. Би нэг зүйлийг хэлэх гэсэн. 2008 он засгийн газар байгуулагдсан 9 сарын 28-нд яг байгуулагдж байгаа дэлхийн нийтийг хамарсан хамгийн том хямрал эхэлсэн. Энэ хямралыг хамгийн богино хугацаанд давж гарсан. Тэгэхээр бодит байдлаас асуудлыг хөндөрүүлж ярих юм бол утгагүй болно. Тийм учраас тэр хямрал болж байхад бол бүх дэлхийгээрээ ажлын байраа алдчихсэн. Улс орон бүтнээрээ дампуурж ирсэн. Одоо дампуурсан бүтнээрээ дампуурсан улс шүү дээ. Исланд байна, Грек байна, Португал байна. Бүтэн улсаараа дампуурсан. Ийм хүнд нөхцөл бид нар авч гараад 2010, 2011 онд манай ирээдүйн бол дээшилсэн байгаа. Тэгээ ийм нөхцөл дээр би тэгээд хэлж байгаа. Энэ бол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Асуудлыг бол бодтойгоор хандах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд 2008 онд бид нар засгийн газрыг байгуулж байхад асуудал сайн байсан уу? Сайн байсан. 5 оноос хойш манай төсөв нэмэх гарцсан. 5 оноос хойш өсөлт эхэлсэн байсан. Бидний хийжсэн тооцоо бол энэ өсөлт цаашаа үргэлжилнэ.
ийм тооцоогоор авчихсан. Тийм учраас 2008 оны төгсгөл 2009 он бүхэлдээ бол амьд үлдэх ёстой гэсэн ийм л жил байсан. Баярцаг сайдаа. Тийм учраас хөтөлбөр хийсэн. Тэгэхээр энх бол гишүүнийг яг ингэж асуух юм бол бид нар 8 онд энд байжгаад саран дээр байжгаад 12 онд ирээд асууж байгаатай адилхан болно. За товчхон Гэж асуудал хандж болохгүй гэж. Эгийн гишүүд бол бидний төлөө саналаа өгч байгаа сонгогчд. Та хэд бол тийм арга. дахиад нэр дэвшигчд байхгүй юу? Тийм арга зүгээр л асуултаа асуудаг. Яг л ингэж асуу штэ. Яг сумын клубт очиод надаас ингэж асууна. Тийм учраас би Баярцаг цайдаас хариултаа авч явах гэдэг байгаа байхгүй юу? За би энх бол гишүүнд гол юмнуудыг хариулдаг. Хамгийн хүнд хэцүү нөхцөл энэ амлалтыг бол биелүүлсэн. Ямар амлалтаа өгөхлөөр 1.5 сая төгрөгийг уул уурхайгаа эргэлтэнд оруулаад энийг шийднэ гэсэн. 2012 оны төсвийг баталсан тогтоолоор бол энэ асуудлыг бол бүрэн шийдсэн баг. 500 мянган төгрөг энэ бол хамгийн том асуудал нь. 500 мянган төгрөгийг бид нэр 1 сая төгрөгийг хувьцаагаар өөр ариун сан дээр гарна. За бол ариун сангийн асуудал биш байхгүй юу? Үгүй Ариун сан бол дээрээс нь энэ засгийн газар дээр сайднараас нь юм асуувал салбартай нь холбогдож асууна. Энэ хамтарсан гэрээ бол засгийн газар бүхэлдээ хариулах ёстой ийм л асуудлууд байгаа. Хин нэг сайд бол хариулахад бол үнэхээр хүндрэлтэй. Тухай бүр тооцож цалин тэтгэмжийг одоогийнхоос 3 дахинаас доошгүй өсгөнө. За одоогийн байдлаар бол 2.1 бага орлоготой төрийн албан агчид 2.5 дахин гэж бичээгүй байна л да. өндөр орлоготой нь цалин тэтгэвэр тэтгэмж би давхар хариулж байна. Цалин тэтгэвэр тэтгэмж бол яадгүй гэхээр 3 талд тогтоогоод зөвхөн төрийн албаагч дээр төр мэдэж ярьдаг. Тэгэнгүүт энэ хилцээрт ажил олгогч эзэдийн холбоо үйлдвэрчний эвлэл төр өөрөө оролцдог учраас төр шийдвэр гаргангууд ажил олгогч эзэдийн холбоог тэрийгээ дагаад нэмэгдүүлдэг. Тэгэхээр бага орлоготой иргэд дээр 2.5 дахин дундаж орлоготой иргэд дээр 2 дахин өндөр орлоготой иргэд дээр бол 1.7 дахин нэмэгдүүлэхээр ийм шийдвэрийг бол улсын их хурл гаргасан. 8 онтой харьцуулахад уу? 8 онтой харьцуулахад. Тэгэхээр бүх айлын орлого 2.5 дахин нэмэгдсэн үү? Энэ айлын орлого гээгүй байгаа. Бүх айл гэж юм л да. Үгүй. Тэрийг яг уусгах хэрэгтэй. Та нар 3 жилийн дараа гинтх нь үүсгэр цалин тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос 3 дахин гэж байгаа байхгүй юу? За шинээр гэр бүл олгосод шин төрсөн болон нийт хүүхдэд мөнгөнд тусламж итгэлийг хөрвүүлээ олгоно. Нэмхүү. За энийг нэмхүү хариулдаг хэрэггүй. Энийг улсын хурал дээр хүний хөгжлийн сан байгуулахдаа энэ асуудлаа бол татгалзъя гэж шийдсэн шүү дээ. За шинээр 3 дахь хүүхдэд Монгол улсын хөгжүүлэх сан гэж байж байгаа байхгүй болгоо хүний хөгжлийн сан бий болгосон. Алдарт ихэд 2 одонтой ихэд 500 мянга, нэгдүгээр одонтой ихэд 1 сая төгрөгийн тэтгэмжийг жилбэр олгоно. Одоо сонгуул дуусч байна. Би сонгогчийг асуугаад байна шүү дээ. Би сонгогчтой хариулахын тулд. Гэтэ инх бол өөрөө яг энэ процесс донд нь оролцоод, баталчаад тийм Баярцаг сайдаа биднийг тэгээ нөхцөл байдал нь танд юу нэгтэй? Болсон уу, болоогүй юу хэн сонирхгүй шүү дээ. Манай өрхийн дундаж орлого сая төгрөг болсон уу, болоогүй юу гэж асуув. Би одоо ганцхан юм хэлчихье. Ардсан намын 2008 оны сонгуульд орсон мөрийн хөтөлбөр 100% биелсэн. 100% биелсэн. За. Жахан товчхоос өөр их болдог шүү. Маш товчхон явж. За сайд нар бэлэн зогсчихлоо. Хот суурин газрын гэр хорооллын дэд үтсийг сайжруулахын зэрэгцээ. Би яг энэнийхээ дараалал яваад байгаа шүү. Тэгээ хамаагүй үсрэл хийж магадгүй. Бүгдийг асуух гэж байгаа юм их болдог шүү. Маш товчхон. За ямар ч юм явж илээ. Ингээ бол асуухгүй шүү дээ. 100% бэлсэн залтаа асуухгүй. Хот суурин газрын гэр хорооллын дэд үтсийг сайжруулахын зэрэгцээ орчин суугчдын оролцоотойгоор орон сууцны хороол болгон хөгжүүлэх бодлогыг За манайхан жоо төвчээртэй. орон сууцны хөнгөлөлтөө зүйлийн хугацааг уртасгаж хүүг буруутнаа. За орон сууцны гэр одоо сонгуул болох гэж одоо газ за Та нарыг ярихад сонгуул болох гэж бид нар очиод хамтарсан засагт ороод юу хийвэ гэдгийг асуухаар яах вэ гэдэг юм явж шин. Юунаас нь нуудаг юм бэ? За гэр хорооллыг орон сууцчид хөтөлбөр бол батлагдсан байгаа. 100 мянган айл 250 мянган айлын одоо төсөөлөл гарсан байгаа. хөтөлбөр батлагдсан биш орон сууц баригдсан уу юу гэж асууж байна. 100 мянгаас хэдэн баригдсан? Орон сууцны хөрөнгө мөнгөний шийдэж өгөөгүй. Нийтдээ бол 2 мянга
9 онд 5,000 айлын орон сууц баригдсан, 2010 онд бол 8,000 айлын орон сууц баригдсан. 11 оны тоо бол одоо гараагүй. Тэгээ нийтдээ хэд? Нийтдээ нэг одоогийн байдлаар нэг 18,000 айлын орон сууц баригдсан. 100,000-аас 18 байна тий. 100,000 гэж тоо бол байхгүй. 100,000-ыг бол бид нар санаачилж батлуулсан. Гэхдээ 100,000 ч улсын хурлын хөтөлбөр шүү дээ. Хамтарсан гэрэн дээр байхгүй. Энэ зээлийн хугацаа нь уртсаж хүн буурсан юм уу? Болоогүй. Яагаад? Мөнгөний асуудал бол над дээр байхгүй. Мөнгөний асуудал юу гэнэ? За. Саяхан баяр цогцолд ингэж хэлсэн шүү дээ. Улсын их хурл мөнгөний асуудлыг шийдэж өгсөн. Засгийн газар тэгэхээр бариг бол таарж шүү дээ. Манай салбар дээр ямар ч байсан мөнгө шийдэж өгөөгүй. Төмөрлөлд нэг төгрөгч өгөө. За болно. За дараах. Одоо ингээд гэлзүүлэхгүй хурд чи наа цагч явлаа зарим өрхмөдөд агшгүй. За Гэхдээ томчрууд асуугаад тодорхой хараад хэрэгтэй шүү дээ. Дахиад таалаж болохгүй шүү дээ. Ламбаа сайдаас иргэн бүрч жид нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг онцлогоог үн төлбөргүй их арга хэмжээ хэрэгжүүлж эхэлнэ. Үн төлбөргүй онцлогоо явж байгаа юу? Ламбаасаа томчхон шүү. Би ч одоо нөгөө социализмын маягаар хариулт өгсөн гэж яриад байгаа шиг бүгдийг уншицсан шүү дээ. Энэ иргэн бүрч жилд нэг удаа нарийн мэргэжлийн зохис үзлэг онцлогоог үн төлбөргүй хийх арга хэмжээ. Энийг эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд өөрчлөлт хийгээд нэг хүнд эмчилгээ онцлогоонд хамрагдахад 30,000 төгрөг болсноор одоо өнөөдөр жилдээ 2.2 тэрбум орчим төгрөг зөвхөн онцлогоо шинжилгээнд явдаг тогтолцоонд орсон. Одоо үнгүй шинжлүүлж болж байгаа юу? Өнөөдөр бол энэ мөнгөөр үнгүүд хийгдэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрийн даатгал төлж яана л гэсэн үг. За. За ганц үг сайдаас юу байгаль орчны Госгосод байхгүй нь. Байна уу? кабинетаараа хариулсан Алга. хариулчихгүй. Нүүрсийг хийжүүлэх, хагас когс болгон боловсруулах, байгалийн хийх хэрэглэх, гибрид болон бүрэн шаталтай түл ширэлдэг автомашиныг урамшуулах, шөнийн эрчим хүчний илүүдэл их усүрийг зохистой ашиглах, нийслэлийн дагуул хотыг хөгжүүлэх, зам дагуу хөгжлийн бүс байгуулах, гэр орооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх арга замаар Улаанбаатар хотын агаарын богтлыг багасгана. За. Би 8 харуулах. жилээс одоо хэд болсон? Борцот гүшүүн за дүгнээд нэгээс харуулж. Тэ юу болоод Утаатай тэмцэх асуудал дээр бол ерөнхийлөгчийн зүгээс маш их идэвхтэй ажиллаад сан санаачлал гаргаад Улаанбаатар хотын утаатай тэмцэх тусгаалсан хууль баталсан. Энэ хуулийн дагуу ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Батулгаар ахлуулсан үндэсний хороо ажиллаж байгаа. За энэ үндэсний хорооны доор бол Эрдэс соёлын эрчим хүчний яам, байгаль орчин аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын засаг даргын хамгийн газар, олон нийтийн байгууллагууд оролцсон юм үйл ажиллагаа явуулж байгаа. 2011 оны төсвийн тодтолоор 34 тэрбум төгрөг суулгаж өгсөн байгаа. Энэ үйл ажиллагаа бол идэвхтэй явагдаж байгаа. За дээрээс нь Улаанбаатар хотын утааг бууруулах асуудал дээр мянганы сорилтын сангийн хөтөлбөрөөс бас тодорхой хэмжээний хөрөнгө бол зарагдж байгаа. Ойролцоогоор 40 гаруй сая Америк доллартай тэмцэх хэмжээний. Тэгэхээр энэ үйл ажиллагаанууд бол байгууллага дээр өөр өөрийн хариуцсан чиглэлээр бол үе шаттай явагдаж байгааг хэлэх гэсэн. Тодорхой үр дүнгуудын талаар бол яг техникийн үзүүлэлтүүдийн талаар бол наривчсан тоонуудыг бол хэлэх баха. Улаанбаатар утаа багассан уу? За. За та тэрийг өөртөө хариулчих واخ. За. Харин багасаагүй учраас би асуугаад. За дарга. Босноо өрх болж байна. За би одоо 3 дахь хуудсан дээр орж. Энд чинь 7 хуудас. За наач одоо манай төрчингээ болох юм шүү дээ. Энэ муу эдгээр сайд нараа ингээд бүр гөлөөлөл ингээд зогсоох. Буланда дэд сайд. Би бас зогсож л да. Ялгаагүй. Буланда дэд сайд. Ерөнхий улс хурлын сургалтын агуулгыг шинжилж багцлын өөрийн компьютертэй болгоно. Ахлах сургуулийн сурагчид тодорхой мэргэжлэр сонгон суралцах англи хэл компьютер эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ. Миний өчигдөр их хурл дээр сонссноор бол дөнгөн данган 552 гэдэг хөтөлбөрөөр батлуулах гэж оруулж ирж шээ. Сонгуулийн жил дуусах. За гуландаас харуулчих. Энэ юм юу болсон талаар ярьдаа. Боловсролын хуулийг л та яриад байгаа шиг 555 гэдэг. Сургалтын агуулгыг шинжилж. Сургалтын агуулга бол Кембрижийн стандарт гэдгийг засгийн газраар батлуулаад хэрэгжүүлээд
төсөв мөнгөний аваад Кембрижийн стандарт руу шилжих ажил өрнөд байгааг та мэдж байгаа. Компьютер бол өмнөх жилүүдээс хамаагүй олон хуваар нэмэгдсэн. Шинэ зууны боловсрол гэдгээр бас одоо хэрэгжиж төсвөө суулсан. Энэ хэрэгжснээр бол одоо нийт сургуулийн 80% нь компьютерч хий. Багш бүрийг зөөрийн компьютертай болгож авчих. Тий. Одоо 25% байгаа, өмнө 5% байсан. 25% байгаа гэж байна. За дараагийнх нь. Багш нар бүгдийн зөөврийн компьютераар хангах ажиллагаа бол энэ 12 онд бүрэн хийгдэнэ. Хятадын 300 саяын хөнгөлөлтөө зээлийн 60 саяыг эрүүл мэнд, боловсролын салбарт зориулаад энэнгээр бол Монгол улсын бүх багш нар зөөврийн компьютертай болно. Монгол улсын бүх сургууль, цахим сургууль болно. Интернетээр бүрэн холбогдно. Бүх эмнэлэг цахим сүлжээнд холбогдно. Онцлогоо нь бол төв рүүгээ бүгдээрээ интернетээр ирж онцлогдох ийм түвшинд хүрнэ. За хамтарсан засгийн газрын үед энэ шийдвэр бол шийдэгдсэн байх гэж ойлгоо. За дараагийнх нь. Мэргэжлийн боловсрол олголт хөдөлмөр эрхэлж жижиг дунд үйлдвэрийг дэмжих нэгдсэн зохион байгуулалт бий болгож суралцчдын тоо 3 дахин нэмэгдүүлнэ. За жижиг дунд үйлдвэрлэлтэй мэргэжлийн суралцчдын тоо 3 дахин нэмэгдсэн үү? Хэн хариулах юм дээр? Арай дохойд энэ. Тоог нь за Куланда хариулах юм байна. Хуучин хил байсан одоо 3 дахинаас ч илүү одоо нэмэгдсэн байгаа. Одоо мэргэжлийн сургалтын үйлдвэрийн суралцагчдын тоо эрс нэмэгдэж байгаа. Оюу толгой болон бусад хөтөлбөрүүдээс гадна төсвөөс гадна олон хэмжээний мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүд байгуулагдсан байгаа. За жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор биелсэн. Давж биелсэн гэсэн үг. За жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор жил болгон улсын төсвөөс 30 тэрбумыг гаргасан. 2011 онд 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан. За дээрэс нь сум хөгжүүлэх сан гээд 30 тэрбумыг гаргаж байгаа эргэлтийн сан. Хамгийн жижигхэн сум 50 сая. Энэ арга хэмжээ бол 3 жил явагдана. Тэгэхээр сум болгон дээр хамгийн жижиг сум 150 саяын жижиг дунд гарна тэртээ дөрөв. Би сая темс ярьлаа шүү дээ. Энд нэг яг уншсан залтч өөр жижиг дунд үйлдвэр нэгдсэн зохион байгуулалт бий болгож гисэн тийм залт байна. За дээрээс нь агентлаг сан хоёрыг байгуулсан энэ үйлдвэрлэлээ өгсөн. За сайд. Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах гол нэрийн бараагаа шууд худалдаж авах биржийн сүлжээ байгуулна. За мэргэжлийн сүлжээ байгуулсан. Биш байгуулна. Хөдөө аж ахуйн бараа түүхийн эдийн биржийн хууль батлагдсан байгаа. Улсын их хурлын тогтоолоор 2012 оны 6 дугаар сараас эхлээд үйл ажиллагаагаа явуулахаар заасан. Тэгээ 2012 оны 6 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа. Сонгуулийн дараа юм уу те? За ер нь бол улсын их хурлын тогтоол 1 жил бэлтгэл хийгдэж заасан. Сайдарт нэг юм хэлээтэй. Улсын их хурлаар батлсан юмыг дурдж хэрэггүй ш. Тэр бол улсын их хурлын ажил. Одоо бол Бүлсэн билээгүй. засгийн газрын ажил ярьж ш. Яг улсын их хурл Хөрөнгөний бирж нь биш ээ, малын бирж нь ажиллаж эхэлсэн юм уу, эхлэв юм уу? Айгүй ойлгомжтой асуу. 2012 оны 6 сараас ажиллаж эхэлнэ. 6 сараас ажиллаж эхлэе гэж улсын их хурл даалгавар өгсөн. Улсын их хурлын даалгавраар ажиллаж байгаа. Улсын их хурл өөрөө буруутай. За дараг. Сум бүр 50 саяас доошгүй энийг мэдж байгаа шүү дээ. Би биелсэн залтуудыг алгасаад байгаа шүү. Баярцаг сайдаа. Энэ бол улсын их хурлын өөрийнх нь шийдсэн юм байгаа. За говийн бүсийн нэмэгдэл бол болоогүй бүгдээрээ мэдж байгаа тийм. Энэ дээр бол бид нар өөр эсрэг саналтай байгаа шүү. Энэ бол хуу намын сонгуулийн юу байгаа. За малчин бүрийг нийгмийн даатгалын нэрийн данстай эрүүл мэндийн даатгалтай болно. Эрүүл мэндийн даатгалтай болцсон хүний өвчин сангаараа төлж байгаа шүү дээ. Энэ бол хагас нь биелсэн гэсэн үг. Нийгмийн даатгалын Яг бодлогоо тодорхой юмудаа асуух болдог шүнэ. гар улсын төслийг Наач бүгдийг уншиж гадна та. За ингээд цаашаа одоо уул уурхаар ашигт малтмлын хуулийг өөрчлөнө гэсэн за хэд хэдэн засгийн газар болон гишүүдийн хуулинд орсон байгаа шүү. Тэгэхдээ үндсэн нөгөө нийтийн өмч байх юм бол шийдэгдэж чадаагүй байгаа. Стратегийн томоохон ард газруудыг эдийн засгийн эргэлтэнд оруулнаа. Стратегийн ордуудаас эдийн засгийн эргэлтэнд орцсон хэд байгаа вэ? Баярцаг сайдаа. За яг гişүүд зөв болгоор би нөгөө хамаг юм эргээд тоогоор зангидахтаа сангийн амд ирчихдэг учраас би сайд нарыг төлөөлж хариулаад байгаа шүү. Яг одоогийн байдлаар бол үйл ажиллагаа явуулж байгаа 10 стратегийн 15 ордоос бол Эрдэнэт байна. Борооголд байна. За шинээр нэмэгдэж орсон бол оюу толгой байна. 5 толгой байна. За төмөртөө орд бол бас тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа нь бол явагдаж байгаа. Ингээд цаашаа бол нэмэгдээд явагдана.
За одоогийн байдлаар бид нар Эрдэнэс MJ-ийн доор бол яг 2 охин компани байгуулсан. Эрдэнэс 5 толгой, Эрдэнэс оюу толгой гэх тусдан салгаад балансын салгаад явж байгаа. Тэгээд үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэж ингэж үзэж байна. За баярлалаа. Эрдэнэт юу Борогод энэ төр хуучин байсан шүү дээ. Би нөгөө шинийгээ яриад юм. Шинэ нь бол яг эргэлтэнд орсон нь бол оюу толгой 5 толгой. 5 толгой том нь бол шийдэгдэг байгаа шүү дээ. Тийм 5 толгой том бол ер нь 5 толгой бол өөрөө нөгөө лицензийнхаа байршлаарч зохион байгуулалтынхаа хувьд ч гэсэн олон хуваагдсан байгаа учраас гол үйл ажиллагаанууд нь эхэлсэн байгаа. Бидний хүсчээсэн хэмжээнд хахад бид нар 30 сая тонн мөн ярьсан да тий. Тийм. Тэгээ одоо бол хэд байгаа вэ? Одоо нийт өнгөрсөн оны эргэлт чинь бол 20 хэдэн сая болчиход байгаа шээ. Том 5 толгой. Том 5 толгой бол энэний хагасан л байна. За. 15 байгаа юм уу? За дараа. За гол төсвийн яг биелэгдээ онцгой анхаарал татчих асуудлаас наач дуусахгүй. Томоохон ард газруудын олсон орлогоос 1.5 саяас доошгүй төгрөгийн хэмжээгээр Монгол улсын иргэн бүрт хүртээ нэ. Бид бол иргэн бүрт хүртээж хувьцаагаа өгсөн 442 мянган иргэнд авах мөнгийг төсөв цугласан байгаа тийм үү. Тэгэхээр хүн болгонд бол хүрх бол одоо манай талаас харах юм бол болж байгаа. Нөгөө талаас харах юм бол болог байгаа шүү. Ийм ба. Би одоо энийг бас зургатаар гарч байгаа учраас тавчгаа хэлдэг. Асуудал нь бол бүрэн шийдэгдсэн. 2012 оны 6 сар гэхэд иргэн болгон 500 мянган төгрөгөөр бэлнээр авчихна. Нэг. Дараа нь иргэн болгон дээр сая төгрөгтөө тэнцэх хувьцааг бол бичлэлээр хийгээд өгчихнэ. Тэрний дараа иргэдэд сонголт байгаа чинь. Би IPO хийдэл нь хүлээхгүй. IPO хийгээд хүлээх юм бол энэ мөнгө бол нэмэгдэнэ. Саяас илүү гарна гэсэн. Тэгэх юм бол одоо бидний амлаж ирсэн 1.5 сая биш. Магадгүй тэр хүн одоо сая 600, сая 700, сая 800 нийт дүнгээр бол нэмэгдчихнэ. Гэхдээ саяхан боломж бол төсөөр хязгаарлагдаж шүү. Үгүй, боломж нь бол ингэсэн байгаа. Бид нар нөгөө сая гаргасан 57 дугаар тогтоолоор бол энийг бүрэн хэрэгжих болцоотой болгосон байхгүй. Одоо төсөвдөр бол 334 суудсан байна. Тэрүүн төгрөгөөр. Энэ бол эргүүлээд засгийн газартаа зарьяа гэхэд эхний ээлжинд байгаа мөнгө. Дараа нь бид нар үндэснийхээ аж ахуй нэгжүүдэд нэрлсэн үнээр зарах байхгүй. Эн чинь бол өөрөө 1.5 их 80 төгрөгийн боломжтой байна. Ингээд үзэх юм бол 1.9 их 80-ийн бэлэн мөнгө байж гэнэ гэсэн үг байхгүй. Иргэддээ мөнгөжүүлэх. Энэ бол нийт хувьцаа авсан иргэдийн 20% Эрдэнэс 5 толгоогоос авчлаа гэхэд 16.5% нь бол мөнгөжүүлэх ийм боломж байгаа байхгүй. Тэгэхээр бол бидний тооцоогоор бол хамгийн одоо пессимист тооцоогоор ингээд аваад үзэхэд бол нийт хувьцааныхаа 10% иргэд барьж үлдэх бах, 10% зарах бах гэхэд бол хангалттай мөнгө байна. Тэгэхээр энэ асуудал бол бүрэн хэрэгжих ийм шийдвэр гарсан. За хангалттай мөнгө байгаа бүрэн өгөх юм байна гэж ойлголоо. За. Боловсруулах үйлдвэрийн Монгол брендийг бий болгож ноолуур аршиг 100% хагас болон эдийн бүтээгдэхүүн болон боловсруулах зорилт тавьж ажиллана гэсэн. За залуу бизнесийн билег өгдгөр яв. Одоо биелгэж байгаа гэдэг үг байхгүй шүү. Зорилт тавьж ажиллаж байгаа гэж хэлэхээр биелчих юм байна л да. За дэлхийн ноос ноолуурын ноос текстилийн холбоонд Монгол улс гишүүнээр илжсэн. Тэгээд бол Монгол улсын Эрдэнэ Тэвс говь зэрэг үйлдвэрүүд уул маркийн тэмдэг авсан. Уул маркийн тэмдэг авна гэдгээрээ бол өндөр хөгжилтэй улсуудад шууд экспортлох боломж бүрдсэн. Эхнээсээ Япон улс Европын холбоо руу nooсын эдлүүд бол экспортлогдож эхэлж байгаа. 100% боловсруулах ажил явж байгаа юм байна тий. Тэгээ ер нь бол ажил эхэлсэн явж байгаа том үйлдвэрүүд. За дараа нефт боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж бензин шатхуунаар дотоодын хэрэгцээгээ хангах. За Батулга сайдтай холбоотой юм байна. За Батулга Ариун сав 2 хариулт. Ариун сав 2. За зэрэг зогсож байгаа гэлзүүлж. За одоо тэгээд цаг хэмнэлд цуваад наач үйлдвэр бол баригдаагүй зөвшөөрлүүд нь өгөхгүй байж байгаа. Сая их хурал дээр нэг улсын оролцоотой гэдэг юмыг оруулж ирэх шиг болоо. Энэ оны бүхсэн дээр их юм. Уг нь бол энэ хамгийн Монгол улсад хөгжих гээд байгаа юм бол нефтийг өөрсдөө боловсруулах гэсэн. Энийг чөлөөлж өгөх ёстой. Засаг дээр нь бол хойрог ажилласан үнэ. За хувийн хвшлүүд бол ажил сайн хийсэн, зөвшөөрөл дээр очиод гаццсан. Зөвшөөрөл өгөөгүй юм чинь хөрөнгө мөнгөнд бүтээгүй. Ийм л юм байл. За зөвшөөрөл дээр гацсан гэж байна. За ариун сан сайд нэмэх хийжүүлэх нь ярих юм. Ариун сан сайд. Нефт боловсруулахын ариун сан ярих. За зэрэгч байгаа ярьж ирсэн тань гэлзүүл. Нүүрс шингэрүүлэх хийжүүлэх. За нүүрс шингэрүүлэх төсөл дээр бол яасан гэхээр хувийн хвшлийнхэн одоо дайлангаа сайн сандын төсөл дээр манай дээр ажиллаж ирсэн залуучууд өөрсдөө санаачлаад нэлээд их хэмжээний мөнгө гаргаад энэ төслүүдийг хийсэн байна. Энэ Германы тийм Сосол гэж компани төсөл байдаг. Саяын тэр Германы айлчлал
канцлер нь ирэхэд бол энэ төслөө засгийн газар танилцуулсан. Тэгээд хамтарч ажиллах тал дээр одоо санаачлаг гаргаж ажиллая гэсэн ба. Энийг бол уг нь цаасан бэлэн болсон чинь шамдуулаад явуулчмаар. Сайдаа цаас бэлэн болгохгүй ш ингэж хэлсэн байна л да. Төслүүдийг хэрэгжүүлж таслал бензин шатхуунаар дотоодын хэрэгцээгээ хангаж эхэлсэн. Би наадах чи дөрөв хариулсан. Хангаж эхлэхгүй. Зөвшөөрлийг гацааж байгаа. Нэгэн литр юм уу 2 литр ч юм уу гарсан уу? Гараагүй байгаа. За нэг гарамж байхгүй гэж ойлголоо. За дараагийнх нь ариусан нэмэх байхгүй тий. Нэмэх юм байвал нэмэх. Гэс. Нүүрс боловсруулах өөр ярих юм байхгүй. Нүүрс боловсруулах үйлдвэр гэдэг наач зорилт орсон байгаа. Бензиний үн нэмсэн хэрэгт орчод байгаа шүү дээ. За их бол төсөөл ойлгомжтой байдаг нэ. За дараагийнх нь. Өмнө говьд гэхэд одоо эхний ээлжинд хоёр нүүрс боловсруулах эхний шатны үйлдвэр ашиглалтанд орсон. Нэг нь 15 саях, нэг нь 3 саях. За Дорноговын сайн шанд дээр бүтээгдэхүүн гаргаад эхэлсэн шүү дээ. Ажиллаж байгаа үү? Эхлээд угааж байгаа. За угааж байгаа юм байна. Нүүрсийг бас хагас угааж байгаа юм байна. За юу дид үтс рүү оръё. Олон улсын нисэх онгоцны буудал таслал, говийн өмнө тэсгийн төмөр зам таслал, ус цахилгааны дэвд үтсийн сэжжээ таслал, зүүн бүсийн төмөр зам зэрэг. За өөр тасалтай али бодлого сайт гэсэн. Мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэж. Зүгээр төсөл биш, мега төслүүд. За их төсөл таслалаар уншаад өгнө наач явахгүй. Төслөөр баригдж байгаа хөшгтийн хүндийн нисхийн буудлын ажиллагаа бол ёстой цаасан дээр явж байгаа. Энэ бол манай яамнаас зүгээр юунд нь ордгоо, шийдвэр гаргахад нь ордгоо. Японы хөрөнгө учраас Японууд өөрсдөө энэ дээр бол засан загсруулах хэрэгтэй байдаг. Засгийн газар анх танилцуулаад төслөө томруул гэд хэлсэн чинь тэрэн дээр Японууд гаццсан байж. За ямар ч байсан тендерийнх нь явцвал Японууд хариуцаад явж байгаа. За мега төслүүд гэдэг дээр өдөр юу ярьсан бэ гэхээр замын үд алтан булгийн одоо хурдны зам гэдэг юм яриад тээзүүг нь мөн ховын хөрөнгөөр хийгдээд энэ тээзүүгээ төрийн өмчийн орон түлээл гэж өгөөд төрийн өмчийн орон дээр тендер зарлаад одоогоор 3 том компани ороод саналаа нэгдсэн бараг саналын задлалсан байгаа баха гэж концессийн хуулиар явах баха. За мөн говийн бүтцэн гэдэг дээр бол говийн бүсийн одоо шинэ гарцууд одоо бомб хотуудыг нээх зурагнуудыг бол оруулж засгийн газараар батлуулсан байж байгаа. Төмөр замын бодлого бас ингэж гарсан байгаа. За бомбууд бол гарсан байгаа. Яг одоо баригдсан юм асуугаад байна л да. Яг одоо ингэ биечсэн барьж болох. Бүгдээрээ зурган дээр байгаа зүгээр хамтарсан гэрээн дээр орлоо замын уд алтан булгийн 1000 сайд байж. Одоо өөрчлөж холбоотой зөндөө юм байна. Гэхдээ одоо гэлзүүл да наач цаг яваад. Холбоосон төмөр замын 2 дахь шугам ажлыг тавьж эхэлнэ. За төмөр зам яасан. Замын уд алтан булгийн одоо 1100 км зам байдаг. Энийг одоо хос болгоно гэсэн юм мөрийн хөтөлбөр байгаа. Сая энийг 26 хоногийн дотор 3.5 км замыг тавиад эхэлсэн байгаа. Эхлэн гэсэн учраас эхлэлээ бол хийцээ. Биелтийг бол 1100. За 1100-аас 3 км тавигдсан гэж байна ойлгомжтой шүү дээ. За дараагийнх нь. Засгаас бас мөнгө өгөөгүй. Замын уд Улаанбаатар алтан За замын мөнгөийг өмчсөн гэж байна. Энэ ахаад байна. Замын уд Улаанбаатар алтан булаг болон Ярант ховд өлгий Улаанбаатартыг холбосон хатуу өвчлөлтөд зам тавьж Азийн авто замын сүлжээнд холбоно гэж. Азийн 32 дугаар зам гэж сүлжээ байдаг. Энэ бол манай Монголын газар нутгаар дамждаг. Энэ бол транзит хөтөлбөр гэж байдаг. Энэний бол одоо зам тавилтын ажил бол 50% байгаа. Холбогдоог байгаа юм байна. 50% явж байгаа гэж байна. Уг нь холбоно гэсэн юм байна. За Бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу өвчлөлтөд авто замаар холбоно. хатуу өвчлөлтөд авто зам бүх аймагуудыг холбоно гэж байна. Хин хариулах юм. За бүх аймагуудыг хатуу өвчлөлтөд замаар холбоход нэгт 5600 км замын асуудал байгаа. Энийг улсын төсвөөр барахгүй юм чинь хөгжлийн банкаар санхүүжүүлнэ гэдэг их хурлаар хөгжлийн банкыг одоо баталсан байгаа. Энэ 5600-ийн 1200 нь бол зураг нь бэлэн болсон үлдэгдлийн зураг нь хийгдэж байгаа. Яг барьж болох зам нэдэг л байна. За энэ жил 2011 он түүхэндээ буюу одоо нийтдээ 1300 км авцамыг одоо зам тээврийн яам барьж хэрэгжүүлсэн байна. Нөгөө говийн ухаан удгийг оруулаад уу? Оруулаад. Оруулахгүйгээр бүх аймгийн төвийг нийслэлтэй хатуу өвчлөлтөд гэж. 5000-аас ихтэй 1000 хэдэн хэрэгжиж Энэ байна. 1300 бол орж байгаа зүгээр нийтдээ 5000 үүнээс гадна 5600 км авцсан хэрэгтэй байхгүй. Энэ мөнгөний хөгжлийн банкнаас гаргана гэсэн хөгжлийн банк дахиад зам байна. Улаанбаатар, Мандалгой, Оюу толгой 5-7 чиглэлийн хатуу өвчлөлтөд зам барьж 40% байгаа. 40% байгаа гэж. Одоо шууд Улаанбаатараас тавихад 40% хар замаар явах уу? Тэгнэ гэсэн үг. Дундгой хүртэл тавигдсан байна. За дараагийнх нь. Дор дорн тасыг явахгүй л гэж. Улаанбаатар хот аймгийн төвүүдийн авто замыг шинжилэн засварлаж гүүрэн болон нөхөн гарц барина. Хоттой холбоотой асуудал. За Улаанбаатар хот бол өнгөрсөн 3 жилд нэлээд ажлууд хийсэн хүмүүс мэдж байгаа хаа. Дайлуугаа баруунаас зүүнээс орж ирдэг замуудыг өргөтгсөн байгаа.
Улаанбаатар хотыг тойрсон 6 гүр байдаг. Энэ 6 гүр тэрэлжийн гүрийг ороод бүгдийг засаж дууссан. Та бүхэн мэдж байгаа энэ нэг юуны зам гээд нурцсан байсан. Маршлын гүр ашиглалтанд орсон байж байгаа. Японы бас тусламжаар баригдж байгаа угсармал гэх юм уу төмөрөөр угсарч хийдэг гүр бол энэ оны 8-аас 11 сард ашиглалтанд орно гэсэн байж. Үндсэндээ бол энэ ажил бол 100% байсан гэж байна. За. Дэд үтстэй холбоотой дахиад юм байна. Нийслэл Яасан юм бэ? Айгүй их үүрэг авсан байна л да. Олон улсын жишг төргөж хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ. Нийслэлд улааны болон эрчим хүчний шинэ их усүр байгуулна. Энэ бол ариун сангийнх юм байна. Ариун сан. Нийслэлд улааны болон эрчим хүчний шинэ Улаанбаатар хотын мастер төлөвлөгөөг Японы JICA байгууллагатай хамтарч Улаанбаатар хот манай яам ажиллаж байгаа. Ингээд үндсэндээ 2013 онд их хурлаар оруулж батлуулна гэж. За 13 онд батлуулна. За ариун сан нийслэлд улааны болон эрчим хүчний шинэ их усүр хэд байгуулагдсан бэ? шинэ их усүр. Яг бүх аймгийг Монгол улсын өрх айл бүрийг эрчим хүчээр хангана гэж. За үндсэндээ бол за дөргөний усан цэхилгаан станд, таашрын усан цэхилгаан станд бол ашиглалтанд орсноор бол өнөөдөр Монгол оронд улсад одоо эрчим хүчний сүлжээнд ороогүй 6хан сум бий. Бус нь бүгд сүлжээнд орсон. За 6 сумаас бус нь бүгд сүлжээнд орсон гэж байна. За Багнуур Шивэ овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд олон тоондор биш байгуулж говийн бүсийн үйлдвэрүүдийг эрчим хүчээр хангаж илүүдлийг экспортлно. За энэ ажил хэрэгжээгүй явж байгаа. За Багнуур Шивэ овоорт бол улааны станц байхгүй 0. За дараагийнх асуулт. Дор нь ингээд тодорхой юу? Аялал жуулчдын сайд ганц өг. Аялал жуулчдын бүсүүдийн дэд үтсийг ганц сайд байсан юм уу? жилж 1 саяас доошгүй жуулчин хүлээ авах. Ганц сайд алга байна. Орол ирсэн юм уу? Сая хөрсөн үгүй юу гэдэг л асуулт байна. Жуулчны тоог Тэрийг орчих доо. жуулчны тоог би хариулчих нөө. Аялал жуулчтай холбоотой. Нийт өнгөрсөн 11 оны тоогоор 450 мянган хүн жуулчлаар ирсэн гэсэн тоо. Сая бол өрөөг юм тий. За. Салбараар нэг бол төгсөг нэг ээлжлээд гэж энэ болт сайтай холбоотой юм байхгүй. Батлан Монгол авах юу? Одоо шулдраг ёс зүйтэй хариуцлагатай төрийг төлөвшүүлэх гэж байна. Бүх шатны сонгуулийн хуулийг шинжилж боловсронгуй болгоно. За сонгуулийн хууль. Сонгуулийн хууль бол одоо за болт сайд хууль санаачсан хариулт та. За нэг сая батлагдсан хуулийн тал нь болт сайд явах та. Улсын хурлын сонгуулийн хуулийг бол бид өргөн барьсан. Тэгээ энэ хууль бол батлагдсанд бол маш их баяртай байгаа. Тэгээ энэ ямар ч сан сонгуулийн шинжилгээ хийгдэх байхаа гэж найд. Бүх шатны сонгуул гэхээр зөвхөн улсын хурл биш л дээ. За бүх шатны сонгуул за. Тэгээд зөндөө юм байгаа шүү. Энэ бол нэг 20% таа байгаа маа. Төрийн албан агчийн ёс зүйн хуулийг батлан мөрдүүлнэ. За ёс зүйн хариуцтай. Сайд нараас. Хууль батлан гэхээр улсын хурлын ажил байх. Энэ бол биелээгүй. За энэ бол төсөө өөрөө төгөлт өгчлээ. За дараагийнх нь. Иргэний болон эд хөрөнгө хуулийн этгээдийн бүртгэлүүдийн нэгдмэл байдлыг хангаж төр иргэнийг холбосон бүртгэлийн тогтолцоог төгөлдрүүлнэ. За Алтан уян сайдын хариултыг би хэлчихье дөө. Энэ бол бүтсэн. Хамтарсны хүчинд 2 том юмыг бол сонгуультай холбогдуулж хийж чадсан байгаа. Нэг нь хурууны эгээр санал өгдөг үнэмлэх. Одоо бид гар дээрээ авна. Хоёр дахь нь санал болдог машин. Тийм учраас бид энийг бол за өргөний бүртгэл дахиж гарчээ гэж үзье. За. Ухаалаг үнэлэхтэй болж байгаа. Машин тоолдог болж байгаа. За. Төрийн албан дахь хүнд суртал авилгыг арилгах зорилгоор төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэний нэгэн байгууллага иргэдээс тавих хяналтын тогтолцоог бүрдүүлж хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл авах эрхчлөөг хангана. За энэ бол төсөө өөрөө хариулчих нь. Хууль гаргасан юм чи одоо болсон байлгүй дээ тий. За. Хагас жилийн өмнө гарсан. За. Хуулийн төслүүдийг олон нийтээр хилцүүлдэг байх нөхцөлийг бүрдүүлнэ. Ерөнхийлөгчийн дэргэд иргэний танхим болвол энэ бол одоо энэний жишээ. За төвлөрлийг сааруулж орон нутгийн удирдлага болон эдийн засгийн бие даасан байдлыг ханган төсвийн байгууллагын санхүүжийн өөрчлөлт оруулж орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг өргөтгөнө. Баяр цэг сайдын өмнөөс би хариулчаа. Энэ бол болсон. Юу болсон гэж? Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хуульд өөрчлөлт ороогүй. Тэгвэл хүчингүй болоод оронд нь өөр хууль батлагдсан. Орон нутгийн бие даасан байдал хангагдаагүй шүү. Та зарим хэмжээ нуглаа хийгээд байгаа. Биелэгдээгүй. Хууль гарсан. Тэгвэл бид нар энэ оноос хэрэглэж би тэнд аюу иргэдийн шүүмжилж байгаа юм хэлж байгаа шүү дээ. Хууль нь наад чинь биелсэн хэрэгжиж байгааг олон олон хэрэгжиж байгаа. Зарим заалтууд нь
11 оны 12 сарын 30-наас эргэж байгаа. Зарим заалт нь 12 оны 2 сарын 1-ээс эргэж байгаа. За бусад заалтууд нь бол 13 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж байгаа. Санхүүгийн жилээр. За дээрээс нь өгсөн байгаа. За дээрээс нь худалдаа авалтын хуулиар бас орон нутагт эрх мэдлүүдийн нөгөө наа чи санхүүгийн эрх мэдэл 12 оны 10 сарын 1-ээс эхэлж бас хэрэгжихээр байгаа. Удирдлагын болон эдийн засгийн бие даасан гэж. Эдийн засаг бол болцсон, удирдлагын бие даасан байдал болоогүй маа. Болоогүй. Тэгээ ялгааг нь гаргал да би хэлээд ах чинь болцсон гэж зүтгэдэг ах юм. Яг энэ хуулийн дагуу бид нар томилгооны эрх мэдэл, санхүүжилтийн эрх мэдэл, төсвийнхөө дотор нөгөө уялдан зохион байгуулах эрх мэдэл, өөр дээрээ байгаа тендер үнийн дүн харгалзахгүйгээр орон нутагтаа хийдэг бүх эрх мэдлүүдийг өгсөн байхгүй да. За улс орны хөгжилд нөлөөлөх олон улсын таатай орчин гээд батлан хамгаалах гадаад харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэж. Батлан хамгаалах за болцоод. Гарсан да тий. Тийм үгүй гэж яваа. За энэ дээр бол нэлээд үнэхээр хэрэгцээтэй ажилласан гэж болно. Тэгээд ер нь нэлээд тодорхой ойрхон ярихгүй дуулахгүй нь болцоо да. Танилцуулга тараацсан. Тийм учраас олон тоо барилтын тэрэггүй бах. Ер нь бол батлан хамгаалах гадаад харилцаа бол Монгол улсын нүүр царай болох хэмжээнд Монгол улсын олон улсын дайсрыг өчүүл хэмжээнд байгааг бол яг өнөөдөр энэ өдрүүдэд хэдийгээр одоо бид нар огцорж байгаа ч гэсэн Японы батлан хамгаалах сайд сая дөнгөж ерөнхийдөө уулзаад энийг бол дахин нотолж хэллээ. Тийм учраас энэ гадаад яамнаас илүү болж. За батлан хамгаалах яам бол дөрөвтэй улсад орсон байна гэж үзье. За бус нь бол дандаа биелсэн заалт байгаа. Сайдаа хувааж авна, дэд сайдаа авна, байнгын орон дарга. За тэр хуваацх нь бол биелсэн байна гэж үзье тийм ээ. Тэгээ одоо бусад юм бол болцсон байгаа. Тэгээ би яагаад ингэж цаг авсан юм хийгээд байгаа юм гэхээр өнөөдөр үндсийн зөвлөхөөрөө энийг ярихгүй цаашлаас ярих байх л да. Цааш дээр бид ярихгүй ч гэсэн над шиг юм сонгогч энэ гэрээгээ чи олж аваад энэ чинь ахаа засгийн газрын мөрөө хөтөлбөр 200 хэдэн заалтаа дараа нь их хурлынх дараа нь засгийн газрын 4 жилийн мөрөө хөтөлбөрөөр 500 хэдэн заалтаа хөтөлбөр болцсон юм. Тэрийг чи олж аваад ингээ яг бид одоо баяр цэцгийн оронд би өөрөө зогсох байхгүй. Сонгогчд ингээ сууж байна. Тэгээ ийм явах учраас бид хэд дотроо нэг ойлголттой болёо. Хамтарсан засагт ороод бүтсэн юм байна. Бүгдээрээ бүтээгүй юм байхгүй шүү. Бүтээгүй юм байна. Энийг ил тодод ярил гэж байгаа. За. Тэгээд одоо хүнд нөхцөлд ажиллаж исэн сайдуудад би бас баярлалаа гэж хэлэх ёстой. За улсын зөвлөлт хорооныхоо гишүүдийн ингээ бүгдээрээ зогсоод тэгээ энэ хүнд цаг үед бас ачааны хүндийг үүрээд намынхаа шийдвэрийг дагаад өөрсөнд нь хэцүү байгаа ч гэсэн энэ алдан тушаалаас илүү эрх ашиг үзэл бодолтой тууштай явж байгаа энэ нийт сайдуудаа үндэсний зөвлөлт хорооныхоо гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье. За би одоо саналаа хэлье. Хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх энэ гэрээг манай үзээгийн гишүүдэд Эрдэнэт дарга тарааж тараад өгч дээ. Тийм тэгээд энийг ярих үед бас бэлтгэлтэй байгаарай. Өөрийнхоороо бас дүгнэлт хэрэгтэй. Цаашид бид бол сонгуулийн жил эхэлсэн. Хуучин сонгуулийн хууль бол зөвхөн сонгуулийн сарын хугацаанд хэрэгждэг байсан бол одоогийн сонгуулийн хууль 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжиж байгаа. Бид өөрөө хийсэн юмаа хийснээр нь хэлээд хийж чадаагүйгээр нь хэлээд явахгүй бол засгаас гарангуудаа нөгөө партнероо муу хэлээд байгаа юм шиг бас муухай харагдаж болохгүй шүү. Тэгэхээр байгаа ямиг байгаагаар нь бодтойгоор дүгнэх нь зүйтэй. Цаашид бол дараагийн 4 жил одоо ялаад мөрийн хөтөлбөрөөр гаргаад явахдаа бас хариуцлагатай хандмаар юм байлээ. За ойлголоо. 3 жилийн өмнө энэ гэрээг байгуулах үзээгийн хурд бол тийм нэг ийм сэтгэл хөөрлийн юм дээр явагдсан юм аа. Эдийн засаг сайхан харагдж ирсэн, том уурхаанууд ч бүгд ашиглалтанд орчихоор харагдаад байсан. Тэгээ энд бичсэн бүх зүйлийг бол одоо бүтэн гэж бодож хамтарсан шүү дээ. Гэтэл одоо бид нар энүүгээрээ ороогдох юм руугаа явчихад байгаа учраас дараагийн сонгуулийн мөрийн хөтөлбөр, дараагийн засгийн газрын мөрийн хөтөлбөр ялчаад хийх юм бас баримжаатай ийм цаас бичиг баримт үлдээж явахгүй бол сургамж олно л гэж би хэлэх гээд байна. За